За сайн байцгаана уу? Энэ удаагийн маань бичлэг ингээд 3 сонголттой. За тэгээд миний зүгээс бол хөдөө орон нутагт явж байгаа учраас та нарыгаас үзэх юмтай байх, асуулт их байгаа гэсэн үүднээс шинэ бичлэг оруулж байна. Аль болох ойр хугацаанд шинэ бичлэг оруулах, та нарын бас бодож яваад тэгж яваа зүйлд нэг хариулт хайчих гад үзэж байгаа хүмүүстэй. Тэгээд мэргээ эхлүүлцгээе. Мэргээ аль болох эдитлэхгүйгээр юу шууд явцдаг учраас та бүхэн маань сонгосон бүлгийнхаа минутыг бас бусдаа оруулаад өгөөрэй. Тэгвэл бас их баярлах байна. За тэгэхээр мэргээ эхлэе. Үүнийг сонгосон хүмүүсийнхаа мэргээ эхлэе. За нэгдүгээр бүлгийнхаа хүмүүсийнхаа энерги шалгалтыг эхлэе заяа. За ойрт өөртөө шинэ гутал авсан бол та цайвар өнгийн юм уу? Бараа өнгийн гутал авсан бол та зөв группийг сонгосон байна. Мөн ойр хугацаанд илгээмж шууд нь танд ирсэн бол та зөв группийг сонгосон. Мөн За ер нь бол гинтийн бэлэг их авсан, амьд цэцэг авсан, шинэ худалдаа авалт өөртөө гутал болоо илгээмж өөртөө авсан бол та зөв группийг сонгосон байна гэж үзье. Их дэлгэрүүлж нуршихгүйгээр товч ярихыг хүсэж байгаа учраас. За мөн энергийн шалгалтын дээр нүүр юу бууж харъя. Сэтгэл доглуулсан гоё уулзалт хийсэн бол ойр туулзаг хүмүүстэйгээ уулзъя гэж бодсон хүмүүстэйгээ уулзсан бол та зөв группийг сонгосон. Мөн зүүдэндээ нисэж гин шувуу үйл зүүдэлсэн бол та зөв группийг сонгосон байна. Мөн ойрын үед нэг юм толны тусгал дээр юм уу хан ойр орчимд чинь таны хүн ажиллаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Эсвэл өөр дүрс харсан юмны ойлтон дээр тийм дүрс харсан бол та зөв группийг сонгосон байна. Тэгэхээр одоо шууд уншлагаа эхлүүлье. За энэ хүмүүс маань юу ихтэй байна? Зөвхөн зөвлөж өгөөч гэж. За би одоо хөдөө орон нутагт явж байгаа учраас шууд ингээд уншлагаа эхлүүлж байна. Өдөө бас төв суурин газар руу орохгүй учраас аль болох үзэж харах юмтай байх гад нуршихгүйгээр эмчилгээг удаашруулахгүйгээр ингээд ярихыг хичээж шүү. За ачаал дарамт аягүй ихтэй байна. Ойр үед найр надам нарийн цэнгээ ууж идэх баяр ёслолд явсан байна. Тэгээ жоохон сэвдсэн юм байна уу? Эрүүл мэндийн юм уу? Гиз жоохон дүүрсэн, тарь толгой өвдсөн, даралт хэлбэлцсэн, эдэж ихтэй гүйлгсэн ч гэдэг юм уу те найр надмаас болоод жоохон хордлогонд орсон ч гэдэг юм уу? Иймэрхүү асуудлууд бас байна. Ер нь бол эдэн ундаанаас жоохон сэвдсэн талын юм байна шүү. Сэтгэл сэвтэй бол очиод хэрэггүй байдаг. Эсвэл сэтгэл сэвтэй хүн бол ураад хэрэггүй байдаг гэж би зөвлөе. За ер нь бол ажлын ачаал дарамт бол байна. Ойрын үеийн төлөвлөсөн ажлууд одоо зээл, ажил төрөл, бүтэмжүүд ч юм бол ачаал дарамттай байна. Яг санснаар ч болж өгөхгүй байна. Очил ярихаар хойшлогдол, очил явахаар хойшлогдоод байгаа учраас энэ тал дараа та нар манаас бодолтой байж өгөөрэй гэж гарч ирж байна. Мөнх төгрөнд жоохон гамтай байя. Мөнх төгрөнд өрн жоохон гамтай байхгүй бол хий тиймээс харсагдаад өвдөөд шүү. Хоримтлаас бодоорой. Яагаад ч юм ингэ сэтгэл гутраал, юм болгон зовирлаад, юм болгын өөлөд тахын ерөөсөө сэтгэл чи юмд ингэ ханж өгдөгвэ. Юм болгон зовирлал нэг хүн харахаар өөр хэмээн тэгж байгаа бол ингэж байгаа л үгүй. Хүн болгоны амьдралын төлөө битгий санаа зовооч гэж хүзэр хэлж байна. Өөрийнхөө ах トゥ уг өөрөө болгож яваад байд юм. Өөрийнхөө амьдралаас гадна хүмүүсийн амьдрал санаа зовоо болгож яваад байд. Хүн болгоны амьдрал санаа зовхгүй. Өөрийнхөө амьдралд бас санаа зовоорой. Өөрийнхөө амьдралыг цааш нь сайн сайхан болж үйлчлүүлээрэй гэж гарч ирж байна. Ер нь бол өөртөө жоохон санаа зовох цагчин болсон байна. Өөрчлөлт юусоо хийж эхлүүлэхгүй бол өөрөө за маргааш эхлэе. За маргааш туръя. За маргааш хоолны тэглэн байраа. За маргааш ингээ гэх ингээд хойшлуулаад энэ зориг гаргаад ерөөсөө урагшлахгүй бол ерөөсөө хойшоо байдалтай зогсож байна. За ууж идэх нарийн цэнгэнд явлгүй яах вэ? Гаралгүй яах вэ? Баяр ёслолт очлохгүй яах вэ? Гэхдээ ялуу юм жоохон хэмжээтэй авахгүй хэтрүүлэх талын юмнууд байна. За мөнгө төгрөгийн асуудал дээр бол
жоохон хуримтлал үүсгэх хэрэгтэй, зориулах хэрэгтэй, мөнгө бас хэрэггүй юмд урсгачаад дараа нь ингээд үр ширзээл илүү долоо юмд орооцолтоо дэшүү, орчихгоо дэшүү, гинтийн зарлаг гарч ирээд дэшүү гэж гарч ирж байна. Аль болох саваа бэлдэж тогтоох тал дээр бас бодоорой. За ер нь бол сэтгэл санаа амар их юм зориулж байна. Одоо бол тэгмээргүй байна. Өөрийгөө бодмоор байна. За юу. Тэр минь яаж байгаа л энэ минь яаж байгаа л энэ тусалчаасан тэр нь тусалчаасан гэд гүүгээд байтал өөрөө чи амьдралаас орхигдоод байшгүй. Тийм учраас өөртөө санаа зовоо. Өөрийнхөө дэрэгдэх хүмүүс санаа зовоо. Өөрийнхөө үр хүүхдээ хэрэгцээнд санаа зовоо. Өөрийнхөө одоо хайртай хүнийхээ хэрэгцээнд санаа зовох хэрэгтэй. Алин болгон хүний төлөө явах дээ гэж хүзрэн дээр гарч ирсэн. За юу. Ер нь бол ингээ бас яваад таар хувийн амьдрал танаа манаа гэж асуудал гараад ахыг үүсвэ. За тэгэхээр энэ хувийн амьдралыг цааш нь харъя. За өөрийн шүтдэг дахиад санаараа бурхан шүтэлт ном судар өөр удамд амжиж ирсэн шашны зүйлүүд дээр бол хүнд итгэлтэй андараа. Ер нь эдрээгээ бас цаг тухайд нь номын уншуулаад заслуулыг хийлгээд ах хэрэгтэй шүү. Аливаа юм жоохон шийдвэртэй байгаа чи шийдвэр гаргаж өгөөч. За өөрийн хувьд бол найр наадам ч юм уу хүмүүстэй уулзч ихсээд байна. Хувийн амьдрал ч орхитоод байна. Тэг яг ажил бүтээж уулзаад байгаа мүү гэхээр үгүй. Юусе бүтсэн ажиллаад зөрүүдэлж дайрахгүй. Аливаа юмд ер нь яг өөрөө зүг болохгүй зөрүүдлээд байгаад байгаа тал байх шүү. Бусдыг бас бодохгүй бол ерөөсөө болохгүй гэж гарч ирж байна. Тэгээ өглөг авлагынхаа араас явбал болохоор нэхлүүсээ ажиллаа цааш нь үргэлжлүүлээд явбал ер нь боломж байна. Өөрөө шийдвэр гаргаж чадахгүй, өөрөө тэр юмдаа тууштай байж чадахгүй. Нэг юм эхлүүлэл аваа явж байгаа л тэрнээсээ залгаал уйдаал зонгруулцдаг. Тэгээ нөгөө бусдын амьдрал санаа зовж явах хоббитэй гэх юм уу да. Тэ? Тэр минь энэ минь гэж ингээд санаа зовоод идэг. Яг үүндээ бол өөртөө илүү их санаа зовоод өөрөө тэр өндөрлөгт нь хүрснийхаа дараа өөрөө бусдад бас тусуулаад явбал яа гэмээ гэж гарч ирж байна. Тийм яг л түрүүний дээд унданаас ер нь татгалзах юмнаас жоохон татгалцчихээ. Бас хаяа нэг онцгийн шаардлагагүй бол нууж итгэээс ч юм уу уруу таталтаас ер нь жоохон хойшоо таталцаа суугаарай. Сэтгэл өрөөсөө юу ч дүүрхгүй ханахгүй байна. Тийм учраас өөрийгөө ер нь бол жоохон өөртөө цаг гаргаад өөрийгөө жоохон баярлуулнаа. Өөртөө юм зориулж чадахгүй яваад байна шүү дээ. За тэрэндээ аав энэндээ өгье. Тэрийг болгоё. Энийгээ болгож бүтээ. Энэ зээлээ төлөе. Энийгээ ингээ гэж юм уу. Тэг өөртөө ер нь хамгийн сүүлд хизээ ер нь бол орхитойхонд орхитой мөнгө худалдаа авалт хийсэн бэ гэдэг дээрээ бас бодоорой. Зарцуулах хэрэгтэй шүү. Ингээл гарсан байна. Тэгсэн чинь энэ дээр болохоор за ерөөсөө шийдвэртэй байдал алгаа. Ер нь бол аливаа юм шийдвэр хийгээл үзэх хэрэгтэй. Ямар үр дүн гарах нь хамаагүй. Энэ бол эргүүлээ туршлага бол нүүр чинь зохихгүй мэдэн ш. Тэгээ юм болгонд нэг ингээл алдаа дутагдлыг хараад хойш нь тавиал иймч болохгүй, тэрч болохгүй, ийм ч эрсдэлтэй, тийм ч эрсдэлтэй гэж байгаад байгаа юм бол юу ч эхлэхгүй шүү дээ. Ингэж гарч ирж байна. За сэтгэл зовлон хэсгүүч хараа. Энэ хүнийг ер нь юу зовногоо. Ер нь бол зовндаг юм нь ойлгомжтой болсон шүү дээ. Тэр минь яаж байгаа л энэ минь яаж байгаа бол. Өөрөө чи юу төлхөө их зовоогоод байна. Ер нь бол юмдаа ингээ шийдвэр гаргаж чадахгүй. Ар гэрийн байдал дээр ш, тэр ажил төрлийн байдал дээр ш, тэр гэр бүлийн байдал дээр ш, тэр ерөөсөө л тийм. Тий. Хоосон юм нь жоохон төөрөгдөд яваад байсан. Одоо бол зүүн совонгаа дагсан дээрээ шинээр юмнуудыг эхлүүлээрээ сэтгэл зовнил бол арилна. Ер нь бол нэг тийм амар биеийн хүчний зовнил гэхээсээ илүү зүгээр юм хоосон айдас түгшүүр шийдвэр гаргаж чадахгүй, өөрхий хийх гэж байгаа юм ингээл эргэлзээл, тэнгэлзээл өөртөө зориулж чадахгүй. Тэгэл тэрмийн гээгүй өөрөө нэг зориулт гаргаад өөрөө хүссэн юм хийгээд эхлүүл ажилчин баг үр дүнтэй цаашаа ахилттай твшилтэй харагдчих шүү заа юу. Тий. Ер нь бол учир шалтгаан энэ л энэ. Өөрөө хүсэж байгаа юм хий өөртөө зориул. Тэгэл болоо. Хэсэг хугацааны өөртөө зориулаад үзээрэй. Тэгээ өөрийгөө юу хүсэж байгааг бас сонсоорой. Өнөөдөр би ингээд шууд хилэнгүүд та ингээд шууд босоод
За окей гэж өнөөдрөөс эхлэхгүй байх л да. Гэхдээ ер нь бол эцсийн үр дүнний хийгээд үзээрэй оролдоорой. Тэгжээж ямар нэг юмны өөрчлөлтийг үр дүн мэдрээ шүү. Тэгжээж л ер нь өөрчлөлт үр дүн гарч ирнэ гэж гарч ирж байна. За эрүүл мэндийн тал нь ямар хөө ерөнхийдөө хараад өгье. Өөрийгөө сайхан золиол манай энэ хүн чи одоо тэгэл ерөөсөө би яах вэ? Та нар минь таармын гэд одоо өөрчлөлт гаргана хаал шийдвэргүй байна. Ерөөсөө шийдвэр гаргана штэ. Одоо өөртөө тийм үнтэй бити аваад уумаар бол уул да. Заавал тэрэндээ энэндээ гэхгүй штэ. Нэг удаа өөртөө аваад уулаа гэд нүгэл хийчихэж байгаа юм биш штэ. Өөрөө өвдөхгүй зовхгүй байж л үргэлжлүүлээ. Тарих толгой айгүй их юм бод чинь айгүй их юм нууж хааж ингэж урд хойд хормоогоо болгосоор байгаа л одоо тэрнээс нуугаал энээс өгөөл тэрнээс аваал гэл ингэж явсаар агаад одоо сүултээ бараг нэрээ идэж туусан шүү. Шалт ими. Өөртөө зориулах юм а зориул. Сайхан гарга. Чөлөөл гэж би хэлье. Тэгвэл ядаж нэг юм жоохон юм шийдвэртэй байна. Явмаар байгаа тэр бизнестэй явж болно. Идмээр байгаа хоолоо идэж болно. Үрмээр байгаа мөнгөө үрж болно. Тэглээд амьдрал зогсохгүй. Тийм. Тэглээгээд одоо нэг өдөр өөрийгөө эрхлүүлээгээ бүх юм буруу болчихгүй шүү дээ. Ядаж тэр чи амьд байгаа мэдэрнэ, кайф мэдэрнэ. Таашаал аавна, сэтгэлжин хөдлөн догтлон. Тэгээ өөрийгөө ингээл нэг юм болгоны золио олгоод ингээд суухгүй заа өөрчлөлөө шүү. За. Энэ тал дээр анхаараарай гэж миний зүгээс бол хэлэхээр. За тэгэхээр 2 дугаар группийн 1 дугаар группийнхаа маань уншлага дуусаад одоо 2 дугаар группийнхаа уншлагыг эхлүүлэх гэж байна. Хоёрын уншлагын талаар асуугаад байгаа хүмүүс би Facebook хаяга пост хэсэгт оруулсан байгаа. Тэгээ тэр хүмүүс маань холбогдно зэ. Миний зүгээс одоо бол хөдөө орон нутагт явж байгаа учраас нэг хүн мөн л үзэх боломж, нэг хоёр хүнийг л ингээд утасны цаанаас үзэх боломж байгаа даа шүү. Бичлэн уулзыг ивэл бас өөрчлөлт цаг маг аваарай гэж зөвлөө. Би тэр нэг мэргээ айл болох нуршуулахгүй, та нарыг цалгаан цэрлүүлэхгүй, бараг төрүүлж байгаа юм мартахгүй байлгахын тулд айл болох товч өгөө шийдтэй хариу өгч юм. Ерөөсөө за ингээ 2 дугаар групп. Ингээ 2 дугаар группыг сонгосон хүмүүсийнхаа энергийн шалгалтыг хэлээ. За энергийн шалгалтын дээр юу бодож байна? Саяхан за саяхан хайртай хүн чинь нөгөө урд нь хийхгүй ахиж тэхгүй гэсэн амлалтаа зөрчөө дахиад тэр алдаануудаа гаргасаар байна. Дахиад тавтаад байна. Энэ бол бас олон төрлийн асуудалтай байна. Энэ бас донтолдч байж болно, худлаа арайш байж болно. Эсвэл те би ахиж ингэхгүй гэчил ерөөсөө тэрийг ингэж тавтаад байгаа болвол танд ингээ хоосон амлалтын чанартай мэдрэж байгаа бол та зөв группийг сонгосон байна. Мөн сайхан үсээ засуулсан үсэндээ ямар нэг юм хийлгсэн бол та зөв группийг сонгосон байна. Мөн яа ч юм өөрийн амьдардаг орчноос өөр газар очиж сууж байна. Та хөдөө ингээ сууж байгаа бол яг л наад чи хөдөө сууж байгаа бол та зөв группийг сонгосон байна. Тэгээ өн тоон хараал бороо орж индоо гэл байж байгаа бол та зөв группийг сонгосон байна. Шин ном юм уу, тохимол юм уу, шин хүзэр, мэрэний хүзэр, эсвэл шин нүдний шил өөртөө худалдаж авсан бол та зөв группийг сонгосон байна гэж үзсэн шүү. Заа. Сайхандаа өөртөө шин нүдний шил сонгож авсан бол зөв сонгосон байна. За тэгэхээр уншлагаа эхлүүлцгээе. За 2 дугаар группных маань юу анхаарах хэрэгтэй вэ? Яахаар энэ юу болоод байна? Мөнгө төрний проблемууд байна. Санхүүгийн проблемууд байна. Худал хуурмагтай тэмцэж байна. За яг нэг жижиг шаажиг өглөг авлага асуудлууд төлөлтүүд ч юм уу те байна. Энүүдээ ингээд зохицуулах гад хичээгээд байна. Уул нь орж ирж байгаа мөнгө орж ирээд байгаа. Уул нь орлоготой. Тэнгүүд тэрийг хураачдаг. Эргүүлэл хэрэггүй юм зарал эргүүлэл хэрэггүй юм
болгож яваад байна. Мөнгөн дээр ер нь жоохон хараа хяналттай хэрмгаа байна. Мөнгө санхүүгийн асуудлуудыг хүнд амлсан бол амлсандаа хүрэх хэрэгтэй шүү. Бас бусдыг өөлгөөс илүү өөрийгөө эхлээд бас жоохон бодоорой гэж байна. Үргэлжлэн чанар байна. Үргэлжлэн чанар зөрчилдөөн маргалдаа хэрүүл төмсөл салхай болсон сэтгэл санааны готролтой ойрын ажлууд чинь ерөөсөө нэг юм цэхэнд орж өгөхгүй гэвч мөнгө тасрахгүй. Азтай нь ерөөсөө ингээд ороод ихч вэ багч вэ хэмжээгээр ингээд мөнгө сайхан орох юм уу? Тэрийг одоо ингээд юм болгох ч юм уу хэрэглээ олох тал дээр өөрт ч юм бол болсон төлөвсөн юм алга угаасаа л орж ирдэг юм чинь аливаа юм хэмжээтэй цаг хугацаатай гэдгийг бас жоохон санаж яваарай. За зүр совин гэсэн юм алга жоохон би гэдэг одоо зөвхөн би гэдэг юм үзэл жоохон их суус юм уу өөрт чинь жоохон хүмүүсийн одоо юу гэдэг чинь тэгээд хий хөргөдөл дээр жоохон бодолтой байгаарэ гэж юм үзэрэн дээр гарч ирж байна. Мөнгө төвчтэй холбоотой асуудалтай шүү би түүнээс биш юм яриаг өөрөө бас тэгээд хүний үг сонсохгүй миний зөв гэдэг би лаг би мундаг гэдэг байгаа тал бол байна. Мундаг нь мундаг байлгүй яах вэ? Гэхдээ хүний дургу өрөөд хүний гомдоогоод яах вэ бас те энэ тал дээр бас бодоорой. За тэгсэн чи яасан бэ гэсэн чинь за энэ бол ерөөс ингээл донтолт монтолт үл ойлголцолтой юм. Ер нь бол ингээл олон хүнд үзүүлэл явна гэдэг чинь бас донтолт шүү дээ. Ер нь олон ингээл мэрэг төлөг үзээ сууна гэдэг чинь ч бас донтолт. Хүн сонсох хүссэн юмаа сонсдог бусад юмыг анзаарддаг байхгүй. Тэрийг бас бодох хэрэгтэй. Хайр дурлалын харьцаан дээр ерөөсөө юм токсик хүмүүс таардаг. Токсик гэдэг нь үл ойлголцол, жижиг шалжиг алдаад энийг бол мөрий тавиад байдаг, энийг бол айртаар суугаад байдаг, энийг бол болохгүй юмар оролдоод байдаг. Эсвэл өөрөө ингээл мэрэг төлөг аливаа юмд ингээл донтоод байдаг. Тэгээд одоо нэг жижиг шалжиг ажиллаа бүтээх гэж ингэж хүнд мөнгө төгрөг юм болгоно гэж ингээл амлчаад тэрийг ингээл аар сархан хойшин тавил худлаа ярьж аргалсаар аваад энэ нас донтолт болох үедээ. Тэ? Өөрийн мэдлэг хүн дутлаалчдаг болчиход ивэл бас хэцүү шттэ. За өөрийнх нь хувьд бол сэвцэн асуудлууд бол бас байна. Аливаа юмнаас жоохон сэвцэн байна. Энд тэнд явахдаа жоохон бусдыг хүндлэе. Байгаль хангаад дэлхийгээ эргэн тойрны юм жоохон хүндэлмээрээ шүү. Тэгээ өөрөө ингээд өөрийгөө ингээд нэг газар хорцоо ажил төрөлт хийх дургу ийшээ тийшээ явах дургу ийм байдалтай байна. Яг нь өөрийг чи ойлгож байгаас эргэн тойрны хайртай хүмүүс ч л ойлгож байгаа болохоос биш. Та ингэж өөрийгөө өрөвдөж, өөрийгөө хөөрхилтэй гэж бодож, яг мөнгө төгрөг салахгүй ч гэсэн ингээд баг одоо орж ирж байгаа шүү дээ юм хийхгүй байгаа учраас. Тэгэнгүүт тэрэндээ сэтгэл ханахгүй, өөрийгөө бүрэнд аачлахгүй, жоохон ажлын ачаал мөнгө төгрөгийн дарамт ирэхээр шантраал, нэг жоохон асуудал ирэхээр шантраал, сэтгэл зүгээр унаал, тэгэл өөрийгөө өрөвдөөл, тэгэл өөртөө муу юм дуудаал, тэгэл муу юмаа дахин давтаад ах хэрэг байгаа мó? Муу юмнаас юу н болж асуудал үүсчээд байхад муу юмыг давтах ямар хэрэг байдэ? Бас алдаа дутагдлыг давтаад байх юу н ямар хэрэгтэй? Алдаа гэдгийг ойлгомжтой болчиход ах чинь. Тэ хэрүүл тэмцлийн одоо ийм шин чанар агуулаад үг таахгүй ачаал юм болгон дээр амар юм бүх юм өөртөө чи юм дарамттай санагдаж байгаа энэ сэтгэл зүй байдлаар. Ерөөсөө биэнд чи ирээл зохио зодоол нудраад байгаа юм байхгүй ч гэсэн сэтгэл зүйн байдлаар ингээл дарамтанд орол өөрийгөө няцаагаал өөрийгөө өрөвдөөл өөрийгөө хөөрхийлүүл за гээл тэгэл юм нь болж өгөхгүй болоод ихээр аливаа юм нь өөр буруутай айгаал хүм болгоныг өөрөөсөө л няцаагаад байгаа аахгүй өөрийгөө ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй өөрөө хийж чадахгүй тий ахаал ингээ бууж штэ ер нь бол алдаа дутагдлаа дахин битээ тавтаа ер нь жоохон буруу гэдэг нь ойлгомжтой миний зүйл биш гэдгийг мэдж байгаа ээжш тэгэл юм нь зовирлаад байх шаардлага байхгүй амлсан бол амлсандаа яг хүр яг хий тэгээд өөрийгөө жоохон дайчил ажлаас хойроо суугаад дээ нү нэрээ миний хийж чадах ажил юу юм гээд эсвэл цалингийн голол эсвэл ажлаа голол эсвэл жоохон ядаргаараа ажилласаа хайчаал ингээд байгаад болохгүй штэ бас ер нь бол ардч амьдрал яваа бусад хүмүүс байгаа тий хүмүүсийн итгэлцэл байгаа тэгээ бусдаа бас хүндэтгэлтэй харьцмаар байна энэ дээр бол жоохон хүндэтгэл хэрэгтэй
би гэдэг юм дээр үсрэнгээ. Бид мэд гэсэн юм ерөөс алга. Тэ? Жижиг шажиг юм дээр худлаа ярьсаар агаад хүмүүсийн итгэл найдар алдчихжээ шүү. Жижиг шажиг юм дээр зориулт гарахгүй хойшин тавьсаар агаад ерөөс хүмүүс танд найдахаа болж шүү. Тэгээ аливаа юмыг өөлж харж ингэж өөрийнхөө бодож явсны хүрээнд одоо ингээд үл ойлголцол гарч ирнэ үү гэхээс биш зөвшөлтсөл гарч ирэхгүй маргаан л гэсэн. Тэгэд маргаанаа ихсэлээ дагуулад яах вэ гэхээр таны санхүү, сэтгэл санаа цаг хугацаараа орно. Тэгээ ер нь бол хуримтлал үүсгэмээрээ сайхан мөнгө төгрөг уулан тасрахгүй ороод ирт юм бэ. Тэгээ тэрийг яах вэ байхгүй гэж бодвол цаашаа нэг жоохны далд тийм үргэлгэн байгаа зарцуулах юм их байгаад идэм болвол цаашаа яг жоохон дал хийхэд яах вэ байхгүй л гээ бодолтой нэг тий орлогоноос нэг хэдэн төгрөг өөртөө цаашаа хийж чадахгүй тэгчээд би бүгдийг болгож юм би бүгдийг хийж юм би та нарыг гэл ингээд ээж болохгүй. Одоо бол өөртөө амралт өгсөн. Амралтын байдалтай. За тэгээд мөнгө төгрөг болно доо. Ажил амьдрал ардлын юм болно доо. Болгочихгүй л үү дээ. Тэгэл одоо болохгүй бол би л болгоно доо гэл ийм л байдалтай. Тэгэл өөртөө тэршилтэл хурааж хуримтлуулсан юм байхгүй сэтгэл санаагаа хямраагаад тэгэл нөгөө эргэн тойрныхныгоо ойлгож байгаа юм байхгүй нөгөө төлөв нь ойлгож байгаа юм байхгүй иймэрхүү юм байна. Яг нь мөнгө төгрөг тасардгүй байгаа энэ аз завшаан чинь аливаа юм цаг хугацаатай байхгүй юу? Тэрэндээ бас жоох урамшаа талархаж явах хэрэгтэй. Мөнгөний хор морыг гаргаж сурах хэрэгтэй. Жохон буян хийлгүй өөрөөсөө харамлал байгаад байгаа мó гэхгүй. Бас хэл тогтургүй сэтгэл санааны хувьд их тогтургүй юм болгоныг өөлдөг, юм болгоныг өөрийнхөө санаагаар байлгах гэдэг нэг иймэрхүү талууд ажиглаж байна. Энэ дээр жоохон бодолтой байгаарэ. Энэ юмнууд чинь бас ингээд үл ойлголцол хэрүүл маргаан гаргаад байна уу? Эсвэл нэр хүн дунаад байна уу? Бас харна шүү дээ, тий. Ажил төрөл ерөнхийдөө ямар байна гэсэн. Ажлыг бол ер нь тэгэл хойшин тавьсан дөө. Тэгэл бараг мөнгө болчихно дөө гэл. Тэгэл нэг аргалцсан дөө. Нэг мөнгийг бол олчихно дөө. Тий. Ингээл өөртөө сайхан амралт өгч гинөө. Тэг ер нь л ингэж яваад жоох удацсан ингэж амьдраад бас жоох удаан муузан сураад байна уу гэдгээ бас бодоорой. Тууштай нэг ажиллаа үргэлжлүүлээд хий. Үнэхээр тэгэж уудаж муудаад байгаа юм бол үнэхээр ингээд ачаалаа дийлэхгүй дарамттай санагдаад байгаа юм бол аливаа юмыг жоох тэнцвэртэй барина. Ядаж нэг 7 хоногийн 3 өдөр нь окей. 3 өдөр нь амрээ. Нэг өдөр нь өөрийгөө хөөрхий дөө гэдэг өрөвдөж жоох сууя тий өөрийгөө хайрлая. Ингээд явбал бас болох л байх. Тэгээ хуваар өөрийгөө хуваарлалтанд бас жоохон бодолцоорой. Хатуу хатуул орж ирэх байх. Гэхдээ эцэст бол яг энийг сонсож байгаа хүн таны амьдрал, таны л амьд гарт учраас юм болгоны хүлээстэй, тийм айс төгшөөртэй нэм хандахгүй заяа. Шүүмжлэгч хандахгүй. Шүүмжлэгч. Бүх хүн таныг ойлгох албагүй. Бүх ажил өөрийн чинь сансан бодсноор бүтэх албагүй. Тэгээ заримдаа ингээд таны гаргасан алдаа дутагдал, таны гаргасан зан ааш, характер эсвэл таны ингээд санаатай болон санамсгүйгээр хийсэн сүрэг болгон чи эргүүлээд ингээд жоохон хэсэг хугацааны саад сорилтыг өгöd байгаа юм биш үү дээ. Тэгэхэд тэрэнд ингээд өөрөө бууж өгöd шантраад өөрийгөө өрөвдөөд хугацаа тавиад хойш суугаад тий ингээд байна уу гэж үзэр хэлж байна. Тэгэхээр цаашаага амьдрал ахуй дээр ингээд бодож байгаа хичээчгүй да тийм ээ. Өөрт ч л хэрэгтэй шүү дээ ер нь бол. За тэгэхээр ингээд та бүхэн харж байгаа 4 мэрх буучлаа. Ингээд 2 дугаар бүлгийнхаа хүмүүсийн ингээд уншлагыг дуусгая. Тэгээд дараачихан бүлэг рүү орцгоо. Би ингээд бичлэгээ мэдээлэлгүй учраас та нар ингээд шууд бичлэг үүсгэхдээ за одоо ингээд 3 дугаар группийнхаа 3 дугаар группийнхаа уншлагыг эхлүүлье. 3 дугаар бүлгийнхаа
уншлагыг эхлүүлээ. За админийхэн зүгээс аль болох нуушихгүй, аль болгон бичлэг удаашруулахгүй, бараг ингэ төрөж байгаа юм марттал ингэж ярихгүй товч яг хүзэр юу эргүүлж гин, юу сануулж гин тэрийг нь хэлнэ. Сонирхсон сэдвээр ингээд бичлэг оруулж өгөөч гэх юм бол та бүхэн юуны талаар мэдмээр байгаагаа бас бичээд үлдээгээрэй. Тэр бол боломжтой. Одоо миний зүгээс хөдөө орон нутагт явж байгаа учраас аль болох байгаа цаг заваа хараад та нартай ингээд бичлэг оруулж өгөөдэй гэж бодож байна. За ингээ 3 дугаар группийнхаа энэ хэрэгж шалгалтыг эхлүүлээ. За холоос хэл мэдээ хүлээж байгаа бичиг баримттай холбоотой, пассворд визтэй холбоотой хэл мэдээ хүлээж байгаа хүн бол нэг зөв группыг сонгосон байна. За хоёрт За ер нь бол тамга тэмдэг гэрээ хилцээрийн талаар хөөцөлдөж явуул. Ер нь бол ингээ бүтэмжний талаар хөөцөлдөж явуул зөв группыг сонгосон байна. Ойрын хугацаанд санал ширээний бүтээлэг, бодингийн бүтээлэг ч юм уу тийм бүтээлэг хөшиг авсан бол та зөв группыг сонгосон байна. Хоолны төгжрөл юм уу хоолны хордлогонд орсон бол та зөв группыг сонгосон байх шүү за. За тэгэхээр одоо 3 дугаар бүлгийн хүмүүсийн уншлагыг эхлүүлээ. Хувийн уншлагын талаар хүмүүс мэдээлэл асуусан билүү. Би YouTube пост хэсэг дээр Facebook хаягаа оруулсан байгаа. Юу ч гэсэн хувийн уншлагтайгаа танилцаад тэгээд хувийн уншлаг хийх хэсгийг сэтгэл хөдлөлөөр шийдэхгүй шүү. Сайн бодож нөхцөлтэй тунгааж шийдэрэй гэж би хүмүүст хэлье. За 3 дугаар бүлэг. Шинэ. За хүзрэн дээр юу болсон бэ гэхээр ажил гэж явсаар байгаа дарга ирэх хоцорсон бүлгөө. Амьдрал мөнгө олох хэрэгтэй гэж шахаж шаарцаар байгаа дарга ирийн халуун дулаан байдал жоохон алдагдсан бүлгөө гэж хэлнэ. Тэгээ сэтгэл санааны хувьд бол энд маш олон хүн үнсэж байгаа. Сэтгэл санааны хувьд бол харьцангуй бие барьдаг, тогтвортой, хүмүүжлтэй гэж гарч ирж байна. Гэтэл яасан бэ гэсэн чинь үлээ дуудаад эзнэл дуудаж явсан байна. Хүнд юу санаж юу бүтээж явна тэр чинь л бүтээх учраас аливаа үлийг цайруулж яваарай, цагаан юм хийж яваарай, буян сайн хийгээрэй, байгалаа сайхан цэвэрлээрэй л гэж гарч ирж байна. Ер нь бол ингээл стресстэй муу муухай юм хийлээл хүнд муу санаад уурж уцаарлал шийдэд байвал танд тийм л асуудал ирнэ. Таны шийдвэрлэх гэж байгаа асуудал шинэ эхлэлээ. Тийм. Гэтэ ажлын шугамар асуулт байна. Гэтэл ардталт чи ар амьдрал чинь бас юм гангасан сэтгэл тогтворгүй ийм харагдчихэ шүү. За ёо. Ажил байлгүй л яг. Гэтэ амьдралыг бас хослуулаад зэрэг аваад явуул яа гэм болоо. Зэрэг аваад явбал бас боломж байж лээ те. Тийм энэ холоос ирж байгаа хэл мэдээ сэдэ бол ер нь нааштай гайгүй давгүй шүү. Хугацаа орох зүйл учраас одоо наан шууд ингээд хариу нь хэлчих юм бишээ. Хугацаа орно. Өөрөө чи хичээл зүтгэл би түрүү хэлсэн шүү дээ хугацаа орно. Өөрөө чи хичээл зүтгэл хэрэгтэй. Жохон тархиндаа гэрэл сэрэлт өгөөрэй. Ер нь би яагаад вэ? Миний ажил төрөл болоод хувийн амьдрал ер нь юу болоод вэ? Би хүмүүстэй яаж харьцаад вэ? Би ч нэр хүнд муу юм хийчлүү, сайн юм хийчлүү гэдгийг бас жоохон сануул яасан юм бэ гэж. Хүзрэн дээр гарч ирж шүү. Юу тарин түүнийг хураа штэ. Тэ? Бичиг баримтны асуудал дээр, тамга тэмдэгний асуудал дээр, яриа хэлцээний асуудал дээр жоохон хугацаа орно. Түүнээс биш үр өгөөчтэй сайн сайхан зүйлс аливаа юм ер нь сайнаар ярих, сайн сайхан бод одоохондоо болохгүй байгаа. Ахаал үзэхээр болно гэдэг байгаа ч гэсэн яг цагаад тулахаар юм ингээл болохгүй хойшлогдоод хүмүүс нь болохгүй уулзалт нь хойшлогдоод ингээд явж байгаа ч гэсэн эцсийн үр дүн нь биелэн шүү, болно шүү, бүтэн шүү. Хугацаа орох зүйл байна. Чамаа шалтгааллахгүй зүйл. Аливаа ямар нэг юм дээр чамаа шалтгааллахгүй гэж. За
Хувийн амьдралын тал дээр бол ер нь жоохон анхаарах хэрэгтэй байхгүй. Өөрөө явж байгаа зам бичгээр анхаараарай. Сайн бодоод үзээрэй. Өөрийнхөө сүдэртэй талыг сайн хараарай. Нэр ар гэртээ ажил төрөл гэж явал бусдаа сайхан харьцаад идэг л яг ар гэртээ орж ирчээл адуус мал шиг байгаад байна уу гэдгээ бас сайн хар. Стрессээ өөр хүүхдэд гаргаад идэв юм уу, хань нийлэлтэд гаргаад идэв юм уу, эсвэл ойр дотныхоо ажил төрлийнхөндөө гаргаад идэв юм уу, энийгээ бас бодно. Ерөөсөө л тархинд гэрэл хасаад ухаантай, мэдлэг боловсралтай, чадал чансаатай хийдэг зүйлтэй юм байгаа хгүй юу? Аливаа юмыг сайн хийдэг, эцсийн үздэг, тууштай хүн байгаа. Гэтэл яасан бэ гэхээр зүгээр ингээд аливаа юмыг зүгээр харахыг хүснээ хараад, сонсохыг хүснээ сонсоод өөрийнхөө бодол санаанд харуулаад байгаад байгаа хгүй. Нүдэн таг алдтай. Тэхгүй штэ. Тий. Мэдэр бас зарим зүйлийг мэдэр. Яна энэ хүний нэрийг зүр сэтгэл өвдөж байгаа болов. Миний амьдрал хоошин татагтаад идэг. Жохон цаг хугацаа ороод идэг. Бас энийг ойлгож байна уу? Ерөөсөө дэмжлэг, мэмжлэг ойлголт бол харьцангуй гайгүй байна. Өөрөө бас шантраад идэг талыг шүү өөртөө чинь. Аливаа юмнаас шантраа зүрх хүрэхгүй гэх юм уу? Зүрх хүрэхгүй тал байдаг. Эхлүүлчихэл том юм руу хийх гэхээр за энэ арай томдчих юм болоо, би арай жижиг юм болоо, би арай чадахгүй юм болоо, энэ миний хийх биш юм болоо, би энэ хүнтэй уулзчаар энэ хүн надтай уулзахгүй юм болоо гэл одоо өөргөө юм жоохон чамлас хийгээд бусдыг төвөөлгөөд идэг юм тал ин гэтэл зүрх сэтгэл чинь гэрэл хасчин шинэ боломж гарч ийн, тарих толгоонд чинь гэрэл хасчин шинэ боломж гарч ийн. Зам харгуу чинь хэсэг хугацаанд саатай юм дотгортой юм зам харгуу туулж исэн бол одоо юм товч замаар явнаа. Тэр товч замаар явахын тулд яах вэ гэхээр ар амьдралдаа санаа зовноо. Арын амьдрал чинь бат ээжэж, урдах амьдрал чинь сайн сайхан үргэлжлэн гэдэг бас санаа шүү. Тийм шууд ингээл хилэнгүүд мэдээж тэр дороо хичээгээл тэр дороо гоё аахгүй шүү дээ. Нөгөө дадал болоо сурцсан байгаа учраас тэрэн дээрээ жоохон анализ хийнэ, бодноо, тунгаанаа, ер нь арга барилаа өөрчлөнө, цаг зав гэртээ гарганаа. Тийм цаг зав гаргах хэрэгтэй. Орон гэртээ цаг зав агаар салхинд гар ийм хүлээтэй ингээл байдлаасаа гарах хэрэгтэй. Гэр гэдэг юм өөрийнхөө хувьд хавчдаг хамгийн аз жаргалтай ганц зүйл байх ёстой болохоос биш хин нэгний залхаан цайрлуулах газар биш гэдгийг бас санах хэрэгтэй. Үнэхээр болтгүй мөн сайхан ярилцаад үзэх хэрэгтэй шүү дээ. Хинтэй ч байсан. Харагдана. Тийм мэдээл хүлээгээд энэ дээр зам харгуугаа ивэл аль болохоос нь болохгүй хүртэл тусалцаа хайгаал ингээ гүгээд юм. Нааштай ирнэ штэ. Нааштай ирнэ шүү, нааштай. Нааштай ирнэ, хугацаа орно. Зарим зүйл өөрөөсөө чинь шалтгааллахгүй. Таны бодлоор бол өнөөдөр ч гэсэн болчихосоо л гэж бодож байгаа. Сориулна штэ, сориулна штэ. Энэ хүн яг энэ имийг хизээ хүртэл хийж чадах нь уу? Замд нь хэр солигдох нэ? Жаахан юм үзээ, жаахан юм амжилттай болоод ирэхээр энэ хүний цагаан ам амьдрал яаж солигдох нь уу? Буруу өвдөрөх нь үү, зөв өвдөрөх нь үү? Хороо дэлхий чинь харж байгаа штэ. Тэрэн дээр бас нэг бүдэрч унахгүй яар нэг те сэтгэл хөдлөлөөр нэг үрдийн юм шиг ид бараа бол яахав те. Үрдийн зүйл биш шүү дээ. Эргээд үлдэх юм чи үр хөхөд тань ижил. Гэтээ сайн бодоорой за. Тэмээ тий бас. Айгүй хэрүүлч надтай бас дотроо бас зөрүүд байна. Мөнгөгүй бүтэх юм чи юу аах вэ? Гэхдээ сэтгэл тайван гэр бүл амар амгалан байвал тэгэл тэр чин жаргал шүү. Чимэн чадна хамгийн сайн чадах зүйл ч юм байна за. Жоо мэдрэмжээ сэрээ, халуун дулаан бай, ядраад байгаа бол өөртөө жоохон амралт өгье. Тэгээ өөрийгөө бас голохгүйгээр, чамлахгүйгээр хичээцгээ гэж гарч ирж байна шүү за. Ойр үед сайхан бүтэмжтэй, сайн мэдээ орж ирнэ. Жижиг шижиг ажлууд дээр гэж байна. Жоо сэтгэл гаргаарай. Бусдыг баярлуулаарай гэж гарч ирж байна шүү за. Тэгэхээр 3 дугаар группийнхаа уншлагыг ингээд дуусгая. Миний өвөөс хөдөө орон нутагт явж байгаа учраас нэг урт удаан хугацааны бичлэг хийгээд чадахгүй байна. Би ер нь бол бас нэг удаан хугацааны бичлэг хий гэж бас боддоггүй маа. Баахан оршиж, баахан жишээ татаж ярьж яхаар гээд. За жоо хэмэр сүлттэй байгаарай. Жижиг шажиг энергийн засал масал жижиг сажиг хамгаалалт хэрэгтэй байна өөртөө чинь за. Урам зориг өгс хэргээх энергийн засал гой байгаль эрчим одоо юу гэдгийг. За ингээд мэрэг маань өндөрлсөн байна. Жаргасан байна. Тэгээд та бүхэндээ аж аргал сайн сайхан бүхний хүсье. Өөртөө бүсдэг бүх сайхан зүйлийг та нартай хүсье.
Энэ хүртэл үзсэн та нартай баярлалаа.